Хуулийн үзэл баримтлалыг бол дэмжиж байгаа Монгол Улсын үндсэн хуулинд Монгол хүн амьд явах эрхтэй. Тэр амьд явах эрхийг нь бас төр хангах эрх зүйн дэд бүтцийг бий болгох энэ хүрээнд бас энэ цусны донорын хууль орж ирж байна гэж харж байгаа. За Чимбүрэн санаачлагчаас асуулт мөн бас эрүүл мэндийн сайдаас тодруулга авъя гэж бодож байна. 20 жилийн урд бас оюутан бахта бид нар ангаараа ингээд цусаа өгөх гээд явж исэн. Тэр үед бол гол агуулга бол нэг удаа цусаа өгөхөд бас 3 хүний аим аврах юм байна гэдэг. Энэ одоо мессежд нь хөтлөгдөж бид нар очиж исэн. Тэгээд очисон чинь одоо манай ангийн одоо 20-30 хүүхдээс бараг 6-7 хүүхэд илэгний вирустэй гараад донор өгөх боломжгүй болсон байхгүй. Тэгээд тэрнээс чи хоошоогоо бол энэ илэгний вирустэй холбоотой маш олон төрлийн зүйлүүд гарсан. Ер нь одоо энэ нөгөө хууль батлагдаж байгаа одоо батлагдахтаа зэрэгцээд энэ нөхцөл байдал ер нь ямар байна вэ? Нөгөө илэгний С вирусын эмчилгээ эдэргээд Монгол улс ч бас нэлээд дээгүүр ороод ирсэн. Энэ нөхцөл байдал ер нь ямар байгаа вэ? Энэ талаар мэдээллийг би Чимбүрэн дараагаас авна гэж бодож байна. За хоёрдугаарт нь болохоор тэр мундаг эднэр гэдэг үгнээс илүүтэйгээр яг тэр Банги орны хурал дээр эс Эрдэнэбат гишүүний хийсэнчлэн тэр татврын урамшуулалт дэмжлэг гэсэн эдийн засгийн хөшүүрэг талаас нь бас их сайн анхаарах заашгүй шаардлагатай харагдаад байгаамаа. За дараагийн нэг зүйл нь болохоор миний ойлгож байгаагаар улсын хурлд бол Туваан, Бэйсэн, Чимбүрэн, Мөнх сайхан гэдэг эмч гишүүд байна. Тэгээ бусад бас энэ эмч гишүүдийн байр суурийг сонсъё. Тэрэнд утгаараа бол энэ эрүүл мэндийн сайд Чимбүрэн гишүүн хоёрын ингээд мэдээллийг харж байхад зүгээр бид нар бас энэ ангаахын мэрэгчлэн бос хүмүүс яг ярьж байгаа юм харахаар бас л үндэслэл авахта гисэн хэрнээсээ тодорхой асуудлууд дээр өөрөөр байр суурьтай байгаад байгаамаа. Тэр яг энэ салбар удирж байгаа сайдын хувьд тогтмолын мөнх сайхан сайд бас яг энэ хуулийн төсөл дээр ямар үзэл бодол итгэл үнэмшилтэй байгаа. Энэ талаар бас байр суурийг сонсъё. За сүүлийн асуулт дахиад Чимбүрэн хууль санаачлагчаас энэ хуулийн төсөл батлагдсанаар хуулийн хэрэгжилт өр нөлөө сайжирч дараах эерэг үр дүн гарна гэд нийтдээ нэг 6 юм байна. За энэ 6 дотор бол жишээлбэл цус хэлбэлт судлалын салбарын эрх зүйн орчин боловсронгуй болох эднэр гэдэг. Ер нь ингээд манад орж ирж байгаа энэ хуулиуд, тогтоолын төслүүдийг гаргахаар яг миний бүр ингээд анхааран хараад байгаа зүйл бол яг тэр үр дүн нийгэмд буюу тухайн салбарт ямар үр нөлөө авчрах юм бэ гэдгийг ингээд бүр маш нэгт харж байгаа. Тэгэхээр энэ дээр зүгээр ерөнхий төсөөлийн чин чанартай зүйл бичээд байгаамаа. Уг нь бол улсын хурал чи одоо аливаа шийдвэр гаргахтаа тодорхой тооцоо судалгаанд үндэссэн симуляцийг заавал харж ямаар байгаа. Энэ хууль батлагдсанаар эрх зүйн ямар зохицуултын хоосоо орон зай дүүрч жилд хичнээн хүний амнаас илүү аврагдах боломжтой. Улмаар нөгөө донорын ч гэдэг юм уу бусад одоо энэ зохицуултууд дээр ямар үр нөлөө тэр нь эрүүл мэнд болон эдийн засгийн утгаараа авчрах юм бэ гэдэг дээр ийм төсөөтэй аргачлалын одоо үр дүнгийн төсөөлөл буюу ийм симуляцуудыг хийж ямаар байгаад байгаа. Тэгвэл болохоор одоо ингээд их тийм галтай хуулиуд дээр бөөнөрөө орж ирээл бүтэн явдаг. Гэхдээ яг энэ хүний амь настай холбоотой чухал асуудал дээр танхимд одоо нэг 20-ын гишүүд ч хүмүүс уугаал тэгээ санаачлагчд нь хэлсэн болоод ингээл явцдаг байгаад байгаа. Гэтэл эн чинь бас яг иргэд дээрээ тулаад ирэхээр өвдсөн зовсон хүмүүс дээр бол амин чухал асуудал байгаамаа. За эдгээр асуултуудад хариулт авъя. За хууль санаачлагч Жигжил Сүрэнгийн Чимбүрэн хууль Сүхбат Эрдэнэбат гишүүнээ юу яхаар байгаа шүү. Хууль санаачлагч эсвэл энд ирсэн ажлын хэсгийн гишүүд л асуултанд хариулна. Тэгэхээр мөнх сайхан сайд бол нэмэлтэнд асуултанд хариулах боломжгүй байна. За Жигжил Сүрэн Чимбүрэн гишүүн. За Эрдэнэбат гишүүний асуултанд хариулъя. Тэр 20 жилийн өмнө ангаараа очоод цус сэлбэхэд нэг цус өгөхөд 3-8 нас аварна гэж та бүх явж ирсэн. Энэ сайхан уламжлал одоо ч үргэлжилж байгаа. Энийг улам сайжруулах, улам дэлгэрүүлэх энэ чиглэл бол чухал байгаа гэдгийг бас энэ ташрамд дурдчихъя. За цус сэлбэлтийн хамгийн гол чухал зүйл бол ерөөсөө халдвар хамгааллын дэглэм, цус сэлбүүлсэн хүн ямар нэгэн тэр цус сэлбэлттэй холбоотой халдварт өвчин архаг хууч өвчтөй болж болохгүй. Энэ бол ерөөсөө нэгт намрын хамгийн аюулгүй байдлын чухал зүйл. Тийм учраас одоо нэгдсэн том тогтолцоо болгоё гэдэг байгаа том зорилго бол ерөөсөө дэлхийд даяараа
халдварын хамгааллын дэглэмийг бариулж чаддаг. Тэр бүтээгдэхүүн гарсан бүтээгдэхүүн өөрөө аюулгүй юм а гэдэг ногоон гэрэл асаах тэр шалгуур үзүүлэлтүүд нь бас цуврал дараалал нарийн хийгдэг байх хэвээр. Энэ тогтолцоог бид энэ хуулинд илүү оруулж өгж байгаагаар онцлогтой гэдэг бас энд ташрамд хэлчихье. Тийм учраас одоо хэрэгжилж байгаа цусны бүтээгдэхүүн өөрөө аюулгүй гэдгийг бол баталгаатай хэлж чадж байгаа. За хоёр дахь зүйл бол та илгэний өвчлөлийг асуулаа. Тэгэхээр бас илгэний өвчлөл бол одоо Монгол улсад нэлээд илбэг байдгийн бас нэг шалтгаан нь бид одоо өнгөрсөн хугацаанд энэ цус сэлбэлт хийхдээ зарим тохиолдолд бүр сандалсан үедээ орон нутагт зүгээр маарлаар шүүгээд хийжсэн түүхч хүртэл байдаг шүү дээ. Ялангуяа гэртээ төрж байгаа цус алдсан төрх эмэгтэйчүүдэд хийжсэн тэр түүх өөрөө хүний амь нас тухайн үед аварч байгаа сайн зүйл боловч бид одоо ийм бэлтгэл хангасан нөөцтэй байхгүй бол ямар эрсдэлтэй ямар эрсдэл тулгардсан бэ гэдгийг үтцсэн. Тийм учраас энийг давтаж болохгүй тийм ээ. Тийм учраас бид одоо нөөцөө сайжруулах энэ нэгдсэн тогтолцоо бол чухал байна. За үүнтэй холбоотой бас илгэний өвчлөлийг бид бас эмчилж чадж байгаа. Тэр ч утгаараа одоо 26 оны төсвийн төсөөлөлтөд бид бас одоо Д вирус эмчилгээг улам төсвийн нэмж олон хүмүүсийг хамруулъя гэж яриад байгаа нь энэ утга учиртай юм шүү. За татварын хөшүүргийг бид бас оруулж өгсөн. Жишээлбэл одоо татвар төрж байгаа татврынхаа 1% олон нийтийн одоо зөв зүйл зарцуулахыг бол одоо уг нь хуулиараа зөвшөөрөд байгаа. Гэхдээ цусны донор цус одоо цуглуулах үйл ажиллагааны зарцуулахыг бас уг нь дэмжээсэй гэж бодож бид хуулийн заалт оруулсан боловч хууль нийцлийн хувьд бол нөгөө татварын хөнгөлтийн хууль дотор бол одоо цусны донортой холбоотой заалт байхгүй байгаа учраас энэ байнгын орон дээр дэмжигдээгүй. Гэхдээ ажлын хэсгээрээ бид энийг бас ярилцаж анхдагч хууль учраас дагалдах хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах боломж бас нээлттэй байгаа гэж харж байгаа. За хуулийн ерөн үр нөлөө ямар өгөөж эдийн засгийн өгөөж юу байна вэ гэдээ харахаар бид ганц л тодорхой зүйл хэлчихье гэж бодож байгаа. Энэ хууль хэрэгжснээр бид нэгт нөөцөл нэмэгдүүлье. За нөөцөө нэмэгдүүлэхийн тулд түрүүн гавлаг шин асуусанчлан орон нутгийн оролцоог нэмэгдүүлнэ нэгт. Хоёрт бид одоо энэ олон нийтэд энэ цусаа өгөх нь ямар зөв юм бэ гэдэг пропагандаг сайн хийх энэ тогтолцоогоо улам батжуулна. За мөн одоо энэ цусны бүтээгдэхүүн үйлдвэрлэх процессд оролцож байгаа ажилчдын нийгмийн Чимүрэн гишүүний микрофоныг нэмж өгье. оронтой дутагдaltaй. За дээрэс нь одоо бид нөгөө эрүүл мэндийн гүйцэтгэлийн санхүүжилттэй шилжсэнтэй холбоотой энэ нөгөө эмнэлэгт суурилсан цус цуглуулалтын үйл ажиллагаа өөрөө дэвшилгүй болчиход байна. Дээрээс нь нөгөө цалин тэрийг хийж байгаа хүмүүсийн цалин нийгмийн хамгааллын асуудал шийдэгдэхгүй байгаа учраас энэ хуулиараа бид энийг бас оруулж өгч байгаа юм. Тэгснээрээ энэ одоо хүн амын өсөлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний сайжрал, чанар сайжирч байгаатай холбоотой энэ хэрэгцээг бүрдүүлэх үйл ажиллагаанд оролцож байгаа энэ байгууллагуудын оролцоог илүү сайжруулах юм хууль сайжрах юм аа л гэж одоо товчхон хэлье.